Хөтөлбөрийн энэ хэсэгт үзэгч та бүхний тэр бүр түүхийн холбогдлолтой ном, ботуудад үзэж харж байгаагүй, ихтэй сургууль болоод ерөнхий боловсролын сургуулиудын хичээлүүдэд дурддагдж байгаагүй, хөлийн чандтай хаалттай бүс нутагт Монголын түүх соёлтой холбоотой үнэт өв, дурсгалуудтай холбоотой хамгийн сонирхолтой гэсэн мэдээллүүдийг бид хүрэхээр бэлэн болсон байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Танд бас миний өдрийн мэнд хүргэе. Үзэгч олондоо үндэсний телевизийн энэ шоугийг тааруулж байгаа та бүхэнд өнөөдөр ертөнцийг байлдан дагуулагч Чингис хааны мэндэлсэн өдрийг эзэнт гүрний толгойд холомтод өнөөдөр хуулиар тэмдэглэж байгаа өдрийн мэндийг дэлхийд тархас сурсан монголчуудаа бас хүргэж байна. Монголчуудыг дэлхийд даяар танихдаа нүүдэлчин Монгол гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл бид яг нүүдлээд л яваад байсан юм уу? Бид нар дэлхийн түүхийг эрхшээн захирч Монголын үеигээс 40 улсад тамгалан үлдээсэн. Ингэхдээ зөвхөн махар сэлмийн яриар зөвхөн булаан эзлэлтийн түүхээс илүү бүтээн байгуулалтын түүх, шинжлэлийн түүх, сэргээн босголтын түүх, урлаг соёл, уран барилга, шийдэл ухааны түүхийг бичигдсэн энэ соёлын дурсгалуудын баримтат үеийн тухай ярьж байгаа. Жишээ нь 1253 онд монголчууд тухайн үед дундад дорны газар нутгийн эрх шанзархтаа төрлөх монгол нутгаас санан бөмбөр хэлбэрийн дугуй хэлбэрийн уран барилга, өндөр тэнгэрийг бэлэгдсэн бөмбөр оройтой, гэрээ бэлэгдсэн дугуй хэлбэртэй, номыг бэлэгдсэн хаалга цонхтой, бөмбөр оронжин хорилцоон 200 тонн зөнтэй, 3 давхар 8 талтай бүхэлдээ номин чулуун шиг тэмэлтэй ийм уран барилгыг барьж эхэлсэн. Баруун хязгаарт монголчууд 32 мянган гадаад эрдэмтдийн орон сууц, 5 ухааны их сургууль, шийдэл ухааны академи, 400 мянган намтай номын сан, нийтэд зориулсан халуун усны газар, асрамжийн газар, 1500 дэлгүүр үйлчлэгээг байгуулга. Энэ бүгдийн баримтат өв нь Иран дахь Монголын дурсгал гэдэг нэрээр өнөөдөр тэр бүс нутгийн түүхийг бичлэлцэж өнөөдөр баримт нь үлдсэн байна. Урлаг соёл гэдэг бол дэлхийн хил байдаг тийм. Тэгэхээр яг энэ урлаг соёлын салбарт Монголын түүх хэрхэн яаж нөлөөлсөн бэ? Сайхан асуулт. Би өөрөө урлаг судлаач, соёл судлаач мэргэжилтэй хүн. Шаазан уралд монголчууд тэнгэрийн номын өнгийг хэрхэн оруулсан? Шаазан уралд монголчууд алтан дүрс цэмгэлэг хэрхэн оруулсан? Тэнд монгол хээ цэмгэлдийг, тэнд монгол хаадын, монгол хүний дүрс цэмгэлдийг хэрхэн оруулсан? Энэ нь явандаа дундад орны урлагт хэрхэн нэвтэрсэн? Энэ бүх түүхийн баримтыг манай ном бүтээлд харуулж байгаа. Шилэн урлал, эрдэнэсийн урлал, шаазан урлал, арьсан урлал, төмөрлөгийн урлал. Монгол хаадын эдлэл хэрэглэл бол маш баян тансаг байсан. 20,000 жилийн өнөөдөр энэ цагаатайн улсын нийслэл Самарканд хотод энэ хийсэн цаасалтай та бүхэнд харуулж байгаа энэ дурсгал бол энэ энгийн тасалгаанд оролцож байгаа 20,000 жил нарахгүй 20,000 жил чанар нь алдагдахгүй байх цаас энэ технологиг Монголын эзэнт гүрний цагаатайн улсын үед гаргасан эрдэмтдүүд гаргасан зураач, урлаач, уран бүтээлчид, судлаачид энэ дэг сургууль тухайн цаасаг хийх, тухайн зургийг зурах, тухайн шил шаазан эдлэг хийх энэ бол дэг сургууль. Тухайлбал одоо таныг ингээ явж байгаа зоосон тэмдэгт гэдэг юм уу? Эсвэл мөнгөн тэмдэгт гэдэг юм уу? Энэ өдөр тутмын хэрэглээнд нэвтэрж байгаа зүйлээс яг энэ түүхийн үнэт өв энэ соёл улбаалагдаж, уламжлагдаж өнөөдөр хүртэл үлдсэн ямар баримтууд байна вэ? Одоо Ховлын хааны зарилгаар цаасан мөнгө үйлдвэрлээд за тэрнийг эзэнт гүрний өнцөг болон бүрт байгаа эрдэнсийг тэр цаасан мөнгөөр их хааны тамгыг давж баталгаажуулаад 1 мөнгөн зоос, 5 мөнгөн зоос, 10 мөнгөн зоос гэж нэрлээд эзэнт гүрний өнцөг болон байгаа эрдэнсийг хааны санд цуглуулсан. Тэр шинжилс тэр шинээр гаргаж байгаа цаасан мөнгөөр. Энэ нь цаашлаад Монголын эзэнт гүрний ил хаан тус руу нэвтэрсэн. За өнөөдрийн Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн 100 орчим жил байсан. Өнөөгийн исламын бүгд амтгаран улсын мөнгөн дэвсгэртэг тумаан гэж нэрлэдэг. Зүгээр жирийн хайлтаар тумаан гэдэг нь төм гэсэн Монгол үнээс гаралтай гэдгийг мэдэж авна. За бидний төв бүхтэн улсын мөнгөн дэвсгэртээр ингэж мөнгө хөрсөн байна. За өнөөгийн Узбекистаны мөнгөн дэвсгэртэг сум гэж нэрлэнэ. 1000 сум, 1000 сум дээр Төмөр хааны музей байна, дурсгал байна. 500 сум дээр Төмөр хааны хөшөө байна. За тэгвэл Монголын эзэнт гүрний 4 их улсаас хожим төмрийн улс гарч ирсэн. Оюуны бүтээн байгуулалт, оюуны энэ хөрөнгө оруулалтанд Монгол хүмүүс яг түүхэндээ яаж нөлөөлж ирсэн бэ?
За өнөөдөр бид нар Монголын эзэн түүний байлдан дагуулад монголчууд нэг тийм ботокс барьцаал тийм одоо юу гэдэг нэг тийм хэр дагандаа баригдчихад юм уу барууны судлаач тийм барууны одоо бичлэгийн хэлбэр нэг иймэрхүү. Энийг бид нэр хэдэн мянган хувиар шилдэг борлуулалттай ном гэж авдаг. Харин үнэндээ тэр хүмүүс Монголын түүхийг хэр судалсан бэ? Түүхэн зохиол байж болно. Тэгэхээр тэр сурвалж бичигт үндэслэгдсэн байх ёстой. Жишээ нь Монголын эзэн түүний хаан тулсын хан Газан хаан. Уран дархан, уран сэлбэрч, хим физик, алхимийн ухаан нэвтэрсэн Перс төвд гэх мэт 5 хэлтэй мөнх хаан Евклидийн теоремыг дахин баталсан гэх мэт. Яг Монгол хүн, Монгол омогшил гэдгийг цөөн үгээр өөрийнхөө бодлоор хэлвэл бид яг энэ өдөр юугаараа омогшиж, юугаараа бахархах ёстой юм бэ? Яг үүнийг л та манай үзэгчдэд яг өнөөдрийн ярилцлагынхаа төгсгөлд хэлвэл. Тийм, ерөнхийдөө энэ ярилцлагын туршид энэ өргөн салбараар ярьсан. Харин өнөөдөр бол Монгол бахархлын өдөр. 800 жилийн тэртээ Чингис хааныг дэлхийд дахин Жахангүшэ, Жахангэр гэж нэрлэдэг байсан. ертөнцийг байлдан дагуулагч бид бахархах төгтэй, хүндлэх дээдстэй, бүтээх ирээдүйтэй юм монголчууд.